Quan. Хватит За яг энэ өчигдөр хэд мэдээллийн хэрэгслэр ардсан намаас санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой за хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн ийм үйлдэлтэй холбоотой мэдээлэл хийсэн. За өмнө дээрээс нь өнөөдөр сонгуулийн ерөнхий хорон дээр мэдэгдэл шаардлага замун хүсэлтийг өгсөн байж байгаа ардсан намаас. За энэ ямар агуулгатай байсан бэхээр зэрэг ийм мэдээлэл гараад байна. Ийм учраас энийг шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүл энэ талаар холбоотой мэдээллийг олон нийтэд өгөөч гэдэг ийм хүсэлтийг бол ардсан намаас ирүүлсэн. За яг энэний дагуунд дөнгөж өнөөдөр одоо нийслэлийн прокурорын газар сонгуулийн ерөнхийлөгөөс албан бичгээр хандсан байж байгаа. За мөн энэ бичгийн хувийг бол тагнуулын ерөнхий газар төрүүлж байгаа. Тэр маань ямар утгатай гэхээр зэрэг өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой асуудлыг шалгаач шалгах эрх бүхий байгууллагад нь шилжүүлээч. Энэ бол магадгүй цаанаа эргэн хууль заасан сонгууль бодлогын тулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна. Ийм учраас энийг бол шалгах шаардлагатай. За мөн дээрэс нь өмнө энэ асуудлаар холбогдох байгууллагууд нь гомдол гарч ирсэн үгүй юу? Шалгаж ирсэнгүй юу? Хэрвээ шалгасан бол ямар шийдвэр гарсан юм бэ? Энийг олон нийтэд нээлттэй танилцуулж мэдээлэл өгөөч гэдэг байдлаар нийслэлийн прокурорын газарт бол мэдээллийг шилжүүлсэн байж байгаа. За ер нь энэ болоод байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор сонгуул яг болоод эхлэхээр л нэг энэ санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал мэдэгдэхгүй олон нийтийг төөрөлд орсон юм мэдээллүүдийг бол цацдгаа улс төрийн нам эвсэл сонгуульд орж байгаа нэр дэвшигчдийн зүгээс. Тэгээ яг үндэ бол энэ дээр санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаа буруу тоолоод саналыг нэг ширхгээр зөрүүлчлээ гэдэг бодиттой баримтыг 2012 оноос хойш сонгуулийн үйл ажиллагаанд Монгол Улсын автомат системийг хэрэгжилж байгаа энэ хугацаанд бол нэг ширхэг юм бодиттой баримтыг гаргаж ирж байгаагүй. Гэхдээ зөвхөн яг энэ тодорхой мэддэхгүй юм хүнээр юм хариулдаг ч юм уу юм бичлэг янз бүрийн юмнууд гаргаад идэг. Эднэрт бас бид нар тодорхой хэмжээнд бас цэг тавих хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн дээрээс нь ер нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааг хэвэн явуулж байгаа энэ үйл ажиллагааг алдагдуулж байгаа. Эсвэл сонгууль зохион байгуулалтын хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагааг илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа энэ үйлдэл чинь өөрөө бас гэмтэргийн шинжтэй үйлдэл байж болцсошгүй гэдэг асуудлаар бас холбогдох байгууллагууд нь сонгуулийн ерөнхиөр хандна гэсэн юм бодолтой байна. Лицензийн хугацаа дууссан гэдэг асуудлыг хүндижсэн тийм. Лиценз нь яг хизээ дууссан гэсэн үг. За надтай мэдээллийгээр манай мэдээллийн технологийн төвийн захирал баясгалан байж байгаа. Яг энэ лицензтэй холбоотой мөн дээрээс нь санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээллүүдийг бас өгнө. За сайн байцгаана уу. За би энэ мэдээллийн технологийн төв сонгуулийн ерөнхий хороонд ирэх мэдээллийн технологийн төвд 12 оноос хойш ажиллаж байгаа. За энэ хугацаанд бол
8 удаагийн сонгуулийг зохион байгуулсан байна энэ төхөөрөмжөөр. За энэ хугацаанд бол ингээд яг түрүү хэлсэн чинь одоо ингээд сонгуулийн өмнө болон дараа ялагдсан этгээдүүд ингээд те харлуултууд эхэлдэг. Янз янзаар харлуулдаг. За энэ үйл ажиллагаа ингээд хийж байгаа энэ үйл ажиллагаанд бол үнэхээр их харамсаж байна. Энэ сонгуулийн төрийн сонгуулийг зохион байгуулахад те төрийн 30 орчим мянган төрийн албан агчид оролцдог. За мэдээж энэ эдгээрийн гэрээдэг ажилчид байгаа. Ингээд эдгээрийн ингээд хийж байгаа энэ үйл ажиллагааг бол ерөөхдөө ингээд үгүйсгдэг, харлуулдаг. Энд бол их харамсаж байгаа. За тэгээд би одоо өчтөрийн тэр иргэн ган очрын хэлсэн тэр яриатай холбоотой юмнууд дээр ингээд хэдэн баримт үзүүлэх гэж бэлтгэж гарч ирлээ л дээ. За энэ дээр бол одоо нэгдүгээрт нь бол юу байна? Тэр лицензтэй холбоотой юм ярьлаа. Та ч гэсэн асууж байна. За энэ лицензийг бол 18 онд дууссан гэж ярьлаа тий. За би одоо энд нэг юм үзүүлэх гээд авчирлаа та. За энэ манай анх нөгөө санал тоолох төхөөрөмжийг худалдаа авахд зориулсан гэрээ байна тий. Энэ бол Domino Voting Systems компани сонгуулийн ерөнхий орооны хамтарч хийсэн гэрээ. За энэ гэрээн дээр бол лицензтэй холбоотой заалт нь бол 7 дугаар бүлэг дээр байгаа. За энэ дээр бол бүх юм тодорхой байгаа. Энэ дээр бол яаж ийм гэхээр энэний 3.1, 3.2 дээр ингэж байгаа юм л да. Захиалагч нь чанарын баталгаат хугацаанд програм хангамжийн лицензийн төлбөр төлөхгүй. Чанарын баталгаат хугацаа гэдэг нь 2 жилийн хугацаатай байсан. Тэгэхээр 12 онд худалдаа авсан гэхээр энэ чинь 14 онд ингээд баталгаат хугацаанд дууслаа. Тэрнээс хойш нь яах вэ гэдэг нь дараагийн заалтан дээр байгаа. Чанарын баталгаат хугацаа дуусгар болсноос хойш захиалагч тал нийлүүлэгчид програм хангамжийн лицензийн төлбөрийг төлнө. Тэр нь болохоор яаж төлөх вэ гэхээр ашиглах бүрдээ төлнө гэж байгаа. Тэгэхээр тэр хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй. 14 оноос хойш бол ашиглах бүрдээ гэдэг чинь бид нар 16 оны их хурл орон нутаг 17 оны ерөнхийлөгчийн сонгуул. За сая 20 оны ингээд 2 сонгуул гэдэг ингээд бүгдэнд нь ашиглах бүрдээ төлбөрөө төлөөд явж байгаа. Тэрний баримтууд нь ч байна. Одоо би энэ ч бас ингээд санхүүгийн баримтыг нь аваад ирлээ л дээ. 20 онд ингээд 2 удаа лицензийн төлбөрөө төлсөн баримт нь байна. Ингээд лиценз дуусна гэсэн ойлголт угаасаа байхгүй. Бид нар энэ төхөөрөмжийг ашиглаж байгаа тухай бүрдэн төлөөл явна. Ийм гэрээний зохицуулттай байгаа. За энэний дараа бол хоёр дахь асуудал нь юу яригдсан гэхэлэр 17 онд ингээд саналын хуудасны баркодыг уншдгаа гэдээ ярьсан тий. Тэгсэн одоо 20 онд бол уншихаа болчихлоо. Энэ дээр бол одоо ийм одоо юу гэдэг нь тий ийм хардлагатай юм хийлээ гэж ярьж байна. Тэгэх ямар ч боломж байхгүй. Төхөөрөмж маань өөрөө тэр баркодыг таньж уншиж тухайн тойргийн одоо нэр дэвшигчдийн мэдээлэл өөр одоо тий хэдэн мандаттай ингэдэг мэдээллүүдийг таньж уншдаг ийм төхөөрөмж байгаа. Тэгэхээр баркодгүй байх гэдэг бол ямар ч боломжгүй. Одоо та бүхэн өөрсдөө мэдж байгаа сая орон нутгийн сонгуульд 2020 оны орон нутгийн 18,000 орчим нэр дэвшигч. Нийт одоо тий 21 аймгийн 330 сум. Тэгээд тэнд одоо тий 1600 орчим баг, нийслэлийн 9 дүүрэг, 171 хороо гэх байна тий. Энэ дээр нэр дэвшиж байгаа нийт 18,000 орчим хүний нэр дэвшигчдийг загварчлаад програмыг хийхэд бол 1788 төрлийн саналын хуудас бэлтгэж байгаа. Энэ бүх саналын хуудсыг хооронд нь хольж хотохгүй байх үүднээс баркод нь байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ болгон өөр ингэсэн баркодтай. Тэгэхээр энэ баркодгүй гэдэг бол маш үндэслэлгүй ор худлаа зүйл. Одоо энэ саналын хуудсууд маань бүгд архив татгалагдж байгаа. Дээрээс нь бид нар саналын хуудсныхаа зургуудыг бүгдийг CD-н дээр бичээд ажиглагч нарт өгчдөг. Тэрний доор нь баркод нь зураг нь байж л байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө анханасаа ямар ч үндэслэлгүй худлаа зүйл. Ерөнхийдөө залилан талдаа. Жирийн нэг IT инженер худлаа тэр угаасаа ямар ч байж боломгүй зүйл байхгүй тий. Инженер хакерсан гэдэг асуудал яриад байгаа шүү дээ. Ингэх боломж байгаа юу? Боломж байхгүй. Одоо би 3 дахиад дараа нь хэлэх гээд байна. Мөөги Мөнх Бат гэсэн тий. Тэр хоёр хүн манад ажилтан юм шиг нэг бол манад ирж гүйцэтгээд байгаа юм шиг. Манад ерөөсөө 12 оноос хойш манайх байгуулагчнаас хойш тим нэртэй хүн манад ажиллаж байгаагүй. Дээрээс нь тим хүнээр ажил гүйцэтгүүл гэрээ хийгээгүй. Бид нар Domino Voting Systems буюу энэ нөгөө анх 12 онд байгуулсан энэ гэрээнийхээ дагуу тэр компанитай л харьцаж байгаа болохоос биш өөр бас юм тийм ямар нэгэн тийм мөнх бат байхгүй. Тэгээ одоо би эцэст нь хэлэхэд ингэж юм л да. Энэ одоо энэ яригадаад байгаа зүйл чинь бол маш хүнд санкцтай шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах, энд оролцох, энд одоо авахыг санаархах энэ төр гэдэг ингээ 20 хүртэл жилийн ялтай. Ийм асуудал бол тоглоом биш байхгүй юу? Тэгээ энийг бол ингэж хамаагүй ингэж хүн нэг харлуулах одоо хувь хүмүүс хоорондын асуудлуудыг ингэж төрийн байгууллагаараа ерөөсөө нялзааж болохгүй. Бид бол яг ямар зарчимтай ажилддаг вэ гэхээр энэ сонгуулийг зохион байгуулахад бол бид нар нэгт ил тод ажиллаж байна. Хоёрт хуульд эдэлж байна. Гуравт шудраг ёсыг баримталж. Ерөөсөө энэ үндсэн 3 зарчмын өрөөнд л ажиллааг үүсгэж байна. Одоо би танад дахиж хандаж хэлмээр байна.
Энэ одоо сая ингээд та бүхэн харсан тийм энэ чинь Завхан аймгийн санал тоолох төхөөрөмжүүд ингээд явгаад бэлтгэгдээд явж байна. Яг одоо дотор 100-аад хүн үйл ажиллагаа хийж байна. Энд санал тоолох төхөөрөмжүүдийг баталгаажуулж байна. Энэ үйл ажиллагаанд бол сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явагддаг. Энэ хууль анх 2011 онд батлагдсан. Энэ төхөөрөмжийг ашиглана гэдэг зүйл ерөөсөө гів гэнтхэн нэг хүний санаагаар хийдэг юм биш байхгүй юу? 2011 онд энэ хууль нь батлагдаад энэ хуулийн дагуу энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд энэ хуулийн дээр ерөөсөө хяналтын механизм, шалгалтын процессууд нь маш тодорхой байдаг. Төхөөрөмжүүдийг ашиглахын өмнө заавал баталгаажуулах хэрэгтэй. Тэр баталгаажуулалтыг хэн хийх юм? Тагнуул харилцаа холбоо мэдээллийн технологийн газар ингээ хамтарсан ажлын хэсэг баталгаажуулна. За ингээд энэ саналын хуудас хэвлэх, төхөөрөмжийг хүргэх, ашиглах, ерөөсөө түгээх гэдэг энэ бүх юмд нь цагдаагийн ерөнхий газар, төрийн засгийн хамгаалтын газар ингээд хамгаалтаа хийдэг. Хяналтыг нь тагнуулын ерөнхий газар хийнэ гэдэг ингээд хуулийн дээр үг үсэггүй байгаа юм. Ер нь бол маш тодорхой. Тэгээд ингээд сая ингээд та бүхэн харлаа те энд ингээд Завхан аймгийг бэлдээд явуулж байна. Яг одоо дотор ингээд бас тэр үйл ажиллагаа явагдаж байна. Та бүхэн хэрвээ завтай байгаад үнэхээр манай нөгөө дотгошоо нэвтрэх одоо нөгөө шаардлагыг хангаж ивэл те ковидоос болоод манад бол вакцины 2 тонн хийлгээд 14 онцгой хүмүүсийг бол оруулж байна. PCR-таа бол 72 цагтаа хүчинтэй орж болно. Та бүхэн одоо ороод тэр баталгаажуулсан төхөөрөмжүүдээс гаргаж ирээд яг энэ яригадаад байгаа юм болж гинүг үү гэдгийг шалгах бүрэн боломжтой. Бид бол ямар ч асуудалгүй бүх юмыг ил тод үзүүлнэ. Сонгол бүрийн өмнө одоо хугацаанд дуусаагүй гэдэг асуудлаас гадна олон улсад энэ төхөөрөмжийг одоо ашиглахаар байсан гэдэг асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр ямар улсууд яг энэ автоматжуулсан систем гэдэг энэ төхөөрөмжийг ашиглаж байгаа юм болоо. Ер нь олон улсад хэрхэн ашиглаж байна? За хамгийн том жишээ бол ерөөсөө Америк нэгдсэн улсад ашиглаж байна шүү дээ. Америк нэгдсэн улсад яг энэ манай хамтарч ажилладаг Dominion Voting Systems компани төхөөрөмжүүдийг нийт одоо Америк нэгдсэн улсын 30 орчим хувьд нь ашиглаж байна. 30 орчим хувьд нь. За тэгээд том одоо юунууд мужуудын те 7-8-д нь ашиглаж байна. Ингээд ер нь бол энэ төхөөрөмжийг бол ашиглаж байна. За тэгээд дээрэс нь бол энэ яг за энэ төхөөрөмж гэхээс илүү энэний аргачлал нь өөрөө их чухал юм л да. Манай энэ санал тоолох төхөөрөмж бол маш их баримт үлдээдэг. Өөрөө цаасан саналын хуудас нь байж идэг. Одоо архивт байж байгаа 20 оны. Дээрэс нь тайлангаа хэвлээд өгчдөг. Тайлангаа хэвлж өгсөний дараа дүнгээ наашаа дамжуулдаг. Тэр тайланг хангалттай хэсгийн ороонд ажиллаж байгаа бүх хүнд хэвлээд өгчөж штэ. Тэрний дараа дүнгээ наашаа дамжуулдаг. Тэгэхээр тэр дунд хакертлаа гэхэд мэдэгдэхээр байгааз. За дээрэс нь тэр уншсан саналын хуудасныхаа зургуудыг бүгдийг юун дээр CD-н дээр бичээд өгчөж чинь. Ингэхээр маш их одоо баримт үлдээдэг. Тэгэхээр энэ бол хакертлаа гэхэд хэн хакерцсан, хизээ хакерцсан, яаж хакерцсан гэдэг нь ерөөсөө тодорхой баригдана. Тэгэхээр одоо болтол ер нь бол хакерцсан тийм байхгүй. Одоо бид нар хэлээ техникийн тооллого, гар тооллого гэдээ хийж байгаа шүү дээ. Өмнө нь бол яг тэр тухайн хууль заасан хэмжээнд нь хийдэг. Өмнө нь бол 50 хүртэл хөвд гэж хэлсэн тийм. 50 хүртэл хөвд хийхэд бол нэг ч удаа зөрж исэн тохиолдол байхгүй. Одоо энэ удаагийн хуулийн нэг өөрчлөлт байгаа шүү дээ. 100% тоолно. Бүх хэсгийг тоолно гэсэн. Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн ороонд бүгднийг гараар тоолно. Тэгэхээр энэ бол би энэ хуулинд ийм өөрчлөлт орсонд бол маш их баярлж байгаа юм. Яагаад тэгэхээр ингээ те ор үндэсгүй ийм худлаа ийм хардлагууд байнга төрдөг болохоор би энийг ингээд 100% тоолчихсоо гэж бүр чин сэтгэлээс хүсэж байна. Энэ бол нэг эргэлзээг тайлах байх гэж бодож байна. Арцнамаа сонгуулийг хойшлуулах бас шаардлага бүрүүлээд байгаа шүү. Тэр үндэстэй шаардлага гэж байна. За энийг бол би өстой хэлж мэдэхгүй юм байна. Ер нь бол миний ойлгож байгаагаар бол сонгуулийн ерөнхий орон тийм ирэх байхгүй. Одоо энэ орооны IT багийнхны одоо аюулгүй байдал гэх юм уу эсвэл одоо мэдээлэл нууц гэдэг зүйл ямар зохицуулалт. За энэтэй холбоотой зохицуулалтад холбогдох хуулиуд нь байгаа. За манай багийнханд бол мэдээж тэр нууцтай харьцаж байгаа хүмүүс нь бол мэдээж байгууллагын нууц, төрийн нуцтай холбоотой хууль зохицуулалтаараа тэр баталгаагаа гаргаад тиймэрхүү зохицуулалтууд нь бүгд байгаа. Ямар ч асуудал байхгүй. Та сая үнэлэхгүй мэдээлэлээ энэ бол хакердах бүрэн боломжгүй гэж мэдээлж штэ тий. Тэгэхээр энэ ган очир нарын одоо хүмүүс эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээнэ гэсэн үг вэ? Та сая бас хуулийн хариуцлага хүлээнэ гэж хэлсэн ба тий. За би бол энийг бол өмнөдөө сайн хэлж мэдэхгүй байна. Миний сонссноор бол тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. За энэ бол ямар нэгэн тийм төрийн ерхийг хуулиусаар авах оролдлого тэр хийсэн юмнууд нь одоо юу гэдэг нь биетээр хийгдсэн юм байхгүй юм байна. Зарилангийн шинжтэй юм байна гэдээ цагдаа руу шилжүүлсэн юм байлээ. Тэгээд цагдаа дээрээс бодвол юу гэдэг нь зарилан гэдэг чинь хин нэг мөнгө алдсан байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү юм болоогүй болоод тэгсэн баг. Би бол сайн мэдэхгүй байна дэрийг. За та бүхэн одоо бас завтаа бол манай руу ороод дотор хийгдэж байгаа процессыг хараад танилцаад одоо тий болно. Шууд лайваа үргэлжлүүлээд хийсэн ч болно.
Тэгэхээр нөгөө тавьж байгаа төрийн цагаан эхний тавьж байгаа шаардлагыг хангаж ивэл тэгээд болно. 14 вакцина илгээд 2 тон илгээд 14 PCR-тай бол орж болно.